За байрлалаа үзье. Мад гэдэг маань ноёныг нүүдэлгүй болгож идэх байралд очихыг ерөнхийдөө мад гэж байна. За эндээс тэргээр гарын ноёныг нэг нүгэд мад болно. За C1-ээс H8 мад. За энэ ноён маань H8 руу орох боломжгүй. F8 руу орох боломжгүй. За урагшаа H7, G7, F7 хүүнүүд нь тэгэлц учраас энэ ноён маданд орж байгаа. За үүнийг мад гэж. Нэг нүгэд мад. За иймэрхүү хөндий мад бол шатрын дунд үед болон төгсгөлд хаан шатны сурагчид нар бол их ордог. За энэ мадыг бол ноён нь нүүдлэх үед бол мад болж байгаа. За дараагийн байрлал мөн ялгаагүй. C2-оос H8 гээд шууд мад болно. За өөр дараагийн нэг тэргээр мад болдог. Байрлал бол ноёнтойгоо хамжиж мад болдог. За энэ бол бас шатарт их тохиолдолд нэг ноёнтой ноёноор шахаад тэргээр мад энийг нүдлийн мад. За ноён хоорондоо тулж болохгүй. H7, G7 руу орж болохгүй. За өмнөх жилүүдэр бол нүүдлүүд өгсөн ба тэрийг бол шудан шумаар босоо болон хөвтэй. Шумын даваа мад. Нүд өгчөөс ингэж мад болж байна. За өргөдөр тохиолдох боломжтой өөр бас тэрэгний мадны байрлалуудыг үзцгээе. За энэс цагаанаас нэг нүгэд мадалж байна. За анх шатны сурагч нар бол эндээс ингэж өөрсдөө бодоод шууд хараад нэг нүгэд мад тоолох хэрэгтэй. За эндээс хэрвээ B7 дээр хэрвээ шалах юм бол тэрэг H6 юм H7 ороод мадлагдахгүй. За тийм учраас тэрэг цорын ганц мадлах нүдэл маань тэрэг H3 гэдээ мадалж мад болж байгаа. За G8 руу орох гэхээр тэрэг нь тэрэг дээг болж байна. За ингээд G6 руу орох гэхээр хүн тэглээд за G7 руу орох гэхээр энэ хүүний нүдтэй учраас энд H3 дээр шууд мад болж байна. За дараагийн байрлал нь бас өргөн тохиолддог байрлал байгаа. За эндээс цагаан тал нүгэд тэргээр мадлах байгаа. Даруй хар тал гэж нүг байсан бол сум цаасны доо бэрсээр энд мадлаад тэргийг идээд мадлах байсан байна. За бэрсний мадыг дараа нь үзнэ. За эндээс тэргээр H1-ээс H8 дээр мадлаж байна. За хэрвээ идэх гэвэл тэмээгээр хамгаалагдаж байгаа учраас иймэрхүү яг тэмээний хүлэн дээр ингэж тэргээр ноёныг мадлах тохиолдол шатар дээр маш илбэг тохиолддог. За эндээс уг нь ингээд харахад бол айл хар тал хоёр тэрэгтэй хүч илүү хүү илүү харагдаж байгаа боловч цагаан тал шууд нэг нүгэд тэргээр мад болж байна. Тэрэг D1-ээс G1 мад. За эндээс ноён H1 рүү орох буудлыг B2-ын тэмээ хамгаалж байгаа учраас маданд орж байна. За дараагийн байрлал. За энэ байрлалд хэрвээ хар тал бас хүч илүү хүү тэнцүү хар тал гэж нүгээс шууд энэ нэг дээр тэргийн дараад тэргээс болцчих юм бол бас хожих магадaltaй байрлал. Гэвч цагаан талаас тэргээр нэг нүгэд мадалж. За магадгүй эндээс нэг морь идэх ч юм уу. Аль морь идэх хүүн тийшээ хаашаас жир онгоосон байх магадaltaй юм байрлал харагдаж байна. За эндээс D1-ээс H1 шалаад мад. За дараагийн байрлалыг зэ. Энэ бол дандаа тэргээр нэг нүдэлд ноёныг хэрхэн мадлах вэ гэдэг дасгал бодлогод явж байна. Бас их өргөн тохиолддог бас нэг мадны байрлал байна. Хүүхдүүд бол энэ маданд бас их ордог. Иймэрхүү байрлал. За эндээс цагаан нэг нүгэд ноёныг мадалж тэргээр H2-оос H7. За тэгэхээр D3-ын тэмээ хамгаалж байна. G8-ын бодлыг өөрийнх нь тэргэнд ингээд хаацсан шууд хөдөлгөөнгөө мад болж байна. За энэ тэрэг мөн B шугам 7 дугаар шугамаас H7 шууд идээд мад. За иймэрхүү маднууд бас их тохиолддог. Ер нь шатарт энэ 7 болон 2 дугаар шугамыг тэрэг нь эзлэх маш их даваа талтай байдаг. 2 болон 7 дугаар шугамыг тэргээр эзэлсэн хождог гэсэн бурууг байдаг. За энэ бүх дасгалыг бас хүүхдүүдээр одоо шатар дээр байрлалын тавиад бодуулаад ингээ явах бүр боломжтой. За эндээс цагаан талаас гарын ноёныг нэг нүдэлд тэргээр мадалж байна. G5-аас E5. За ингээд мад. Иймэрхүү байрлал бас шатар дээр бас их өргөн тохиолддог. За энд бас нэг сонирхолтой байрлал байна. Тэргээр нэг нүдэл мадлах. За эндээс шууд гүү гэдээ бирс гарах юм бол мад болохооргүй. Нэг юм бол ноёноор идэх боломжтой. За тийм учраас шууд бирс гарах юм бол бас мад болохгүй мэн. Шууд бирс гарах юм бол энийг бас энд ингээд идчих юм мөрөөр. За тэгэхээр эндээс яах вэ гэхээр бас их сонирхолтой. За өмнөх хичээл дээр бас хэлжсэн. 8 дугаар шугам дээр очсон. Цагааны хүү очих юм бол бирс гарах боломжтой, бас тэрэг гарах боломжтой, тэмээ гарах боломжтой, морь гарах боломжтой гэдэг хувийнхын байрлалаас болоод тэрийг сонгоно гэсэн. Одоо энэ дээр яг сонголт
хийх ээлж нь байна. Одоо эндээс хэрвээ бирс тэрэг тэмээ гарах юм бол шууд мод болохгүй байна. Тэгэхээр энд яг үгээр морь гараад давхар шалангууд ноён гарцаа авахгүй мод болж байна. Нэг нүдийн мадал тэргээр мадлаад байгаа боловч энэ дотор бас шатрын дөрмийн онцлогуд, байрлалын онцлогуд бас их олон харагдаж байна. За эндээс шууд нэг нүгэд бас давхар шалаад нээж шалж. Тэмээгээр нээгээд шалж ин тэргээр давхар шалж байна. За тэгэхээр энд бас нэг нээж шалах гэдэг бас нэг дөрөв давхар нээж шалах гэсэн бас дөрөв явж байна чадвар. За энд бас чадварт бас их тохиолддог ийм морьтой ноёнтой тэр гурваараа ингэж ноёныг шахаж бодлох тохиолдлууд их байдаг. За эндээс хэрвээ H8 дээр шалах юм бол ноён C7 руу гараа явчих. За тийм учраас цорын газар нүүдэл нь B7 дээр бат. D8, A8 хоёр буудлыг морь хамгаалж байна. За энэ байрлал бол шатар дөрвөн таарлддаг мод байна. Иймэрхүү ноёнороо мориороо давхар ингээд шахаад маш хурдан мадлах боломжтой. За энд бас шатар бас их олон тохиолддог мадны байрлал байна. За ноёнгүйгээр бас энэ тэрэг морины хандсан юм мад бас их тохиолддог. Морь ингээд орцсон нөхцөлд энэ мадыг бас хамгаалах маш хэцүү байдаг. Тэрний энэ мадыг. За эндээс А7-оос H7 дээр мад. Ноёныг ингээд морьор ингээд шахсан нөхцөлд бол бас хамгаалах хэцүү байдаг. За энэ мөн бас энэ байрлал энэ босоо шугам дээр бас байрлах боломжтой. Мад. За энэ маднуудыг бас хүүхдүүдтэй бодуулаарай. За энэ бас нэг юм мадны байрлал байна. За эндээс тэргээр нэг нүгэд мад. C3, E3 орох буудлын энэ D2-ын хүү хамгаалцсан. За C5, E5 хоёрын буудлыг нь D7-гийн морь хамгаалцсан. За тэрэгний нэг нүдэл мадлах хичээлийн хөрөд өндөрж байна.